53 жилийн түүхтэй Алтан гад содонд Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчт хувьцаат компани нь Дорнод Сүхбаатар аймгийн 36 сум сүрэн газрын 25,000 орчим өрх, 3,100-аад аж ахуй нэгж албан байгууллага, мөн уул уурхайн 17 ордын баяжуулах, олборлох үйлдвэрлэлийг цахилгаан эрчим хүчээр Чой Балсан хотын 800 гаруй аж ахуй нэгж, 6,600 гаруй өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаа ажиллаж байна. Энэхүү зүүн бүс нутагт барилгажилт, уул уурхай, газар тариалангийн томоохон хэрэглэгчд нэмэгдснээр дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадал 36 мегаваттыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарсан. Тиймээс Монгол Улсын засгийн газраас Чой Балсан дулааны цахилгаан станцын суйрлагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2020 оны 8 дугаар сараас барилга угсралтын ажил эхэлсэн юм а. Одоогоор уг төслийн ажлын гүйцэтгэл 53% явж байна. Хэдийгээр энэ төсөл дээр Чой Балсангийн дулааны цахилгаан станцыг 50 мегаваттаар өргөдгөх гэж байгаа боловч яг үндсэндээ бүрхэл бүтэн станц болж байгаа. Гүний ус хангамжийг шинээр барьж байгаа, үнсэн сан шинээр барьж байгаа, нүүрсний талбай шинээр барьж байгаа. За ус цэвэршүүлэх байгууламж, тэгээд турбин зуух гээд яндан хөрөгч самхах гээд бүх бүрэн ээжүүлэн дулааны цахилгаанаас барьж байгаа маа. Энэ бол манай эрчим хүчний салбарт бол 1984 оноос хойш анх удаага энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон хөрөнгө оруулалтаар барьж байгаа станц гэж хэлж болно. 84 онд бол 4-р цахилгаан станц баригдсан. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар энэ төр бол жижиг станцс баригдсан тохиолдол байдаг. Дулаан цахилгаан станцыг хослон үйлдвэрснээр барьж байгаа станц нь бол одоо энэ гэж хэлнэ. Дулааны станцууд бол одоо аймагуудаар бол баригдж байгаа төслүүд бол байдаг. За манай төслийн хувьд бол нийт одоо төслийн маань одоо ажил дээрх гүйцэтгэл бол 53% явж байна. Хугацааны хувьд бол 2023 оны 12 сарын 30-ны өдөр дуусахаар гэрээ одоо сунгагдаад явж байна. Энэхүү өргөтгөл ашиглалтанд орсноор Чой Балсан хотын дулаан хангамж найдварчхаас гадна зүүн бүсэд хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэгцээг дотоодын их усрээр 100% хангаж байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх юм а. Үнсэн цангийн талбай маань хөрсөө бохирдуулдаггүй мембран гэдэг бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа. Саарл ус гэж ярьдаг. Үнсээ тээвэрлэн хайж байгаа усаа бол бид эргүүлээд бас уцаас ашиглаж байгаа. За манайх шонхой хэрэглэснээрээ бол хөхрийг одоо багсгаж байгаа. Мөн эргэг бослох давхаргатай зуух барьснараа бол агаар мандалд хайж байгаа нүүрс усны СО-г одоо юм бууруулж байгаа. Тэгээ ийм зэрэг давуу талтай нам температурт тааж байгаа учраас одоо азотын давхар эсэл одоо бага хаягж байгаагаараа байгаль орчинд ээлтэй бас тийм төсөл болж байгаа гэж бас хэлж байна. 50 мегаваттаар өртгөх төслийн үр дүнд цех боловсруулалт 300 сая киловатт цагаар буюу 130 хувиар, борлуулалтын орлого 38.3 тэрбумаар буюу 98 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна. Ийхүү нийгмийн эдийн засгийн өндөр үр өгөөжийг дагуулах уг төслийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.